Сайн байцгаана уу? Та бүхэндээ кино давчлал булангийнхаа дараагийн дугаараар уулзаж байгаадаа таатай байна. Энэ удаад 2004 онд дэлгэцний гарсан алдарч жүжигчин Will Smith-ийн гол дүрийг бүтээсэн Би бол робот хэмээх Америкийн шинжлэх ухааны уран зөгнөл экшн киног тайлбарлахаар бэлтлээ. За ингээд 2035 онд өрнөх технологийн эрен үе дэлхийд ямар өөрчлөлт авчирч буйг харцгаая. Кино үзэхээс өмнө лайк, subscribe-а дарахаа мартаваа. 2035 онд робот технологи асар их хөгжиж, роботууд гудамжинд хүмүүс шиг л түгээмэл болсон байв. Хэдийгээр хүн ба робот хамтран амьдардагч, роботууд хүмүүсийн бүх тушаалыг дагсаар байдаг. Роботуудыг дараах 3 хууль удирдана. Нэгдүгээрт, робот хүн төрлөختөнд хор хүргэж болохгүй. Хоёрдугаарт, робот хүмүүсийн тушаалыг дагах ёстой. Гуравдугаарт, робот өөрийгөө аюулаас хамгаалах ёстой. Дэл Спунер гэх мөрдөгч бол хуучинсаг үзэлтэй нэгэн байлаа. Тэр роботуудад огтхон ч итгэдэггүй бөгөөд зүгээр л ярьдаг төмөр лааснууд гэж боддог. Нэг өдөр Спунер ажил руугаа явж байхдаа цүнх бариад гүйж яваа нэгэн роботыг олж харна. Тэр роботын араас хөөж зогс гэж тушаасан ч робот үргэлжлүүлэн гүйсээр л байв. Эцэст нь нилээд хөөцөлснийхоо дараа түүнийг барьж унгадагч үнэндээ өнөөх робот нь гэмт хэрэг хийх гэж байгаагүй. Харин эзнийхээ мартчихсан цүнхийг буцааж өгөхөөр явж байсныг мэдэж аваад итгэж яднаа. Ойр хавийн хүмүүс Спунерыг шоолон инээлдэж тэр яаж бодохоор робот гэмт хэрэг хийн гэж бодож чаддаг байна гэж давхурхацгаана. Цагдаагийн элтэс очиход дарга Джон түүнийг роботуудыг сэжиглэж байдаг нь утгагүй гэдгийг хэлнэ. Дараа нь Джон Спунерээс өмнө нь хэдэн робот гэмт хэрэг үйлдэж байсныг чи ядаж хилээдэгтэй гэхэд тэр итгэлгүйхэн 0 гэж хариулна. Удалгүй Спунерт US Robotics компанид гарсан амиа хорлолтын тухай дуудлага ирж тэрээр мөрдөн шалахаар явна. Тэнд очиод алдарт робот инженер Альберт Ленинг өндрөөс унаж нас барсныг олж мэдвэ. Ленингийн үлдээсэн голограм мессеж дээр хэргийн газарт мөрдөгч Спунерыг заавал ирүүлэхийг онцгойлон хүссэн байлаа. Амьгүй болсон Ленингийн зохицын дэргэд Спунер зогсоод яагаад тэр өөрийгөө эвгүүтгэх болсон талаар гайхан эргэлзэнэ. Дараа нь тэр US Robotics компанийн гүйцэтгэх захирал Лавренс Робертсон гэх хүнтэй уулзсан болсон явдлын талаар ярилцсан. Робертсон Ленинг магтанд дурсаж робот технологийн өнөөгийн хөгжил Ленингүүгээр боломжгүй байх байсан гэж хэлнэ. Тэрээр мөн өөрөөс нь тусламж хэрэгтэй бол ямар ч байдлаар дэмжинэ гэдгээ илэрхийлж Ленинг амиа хорлох шинж тэмдэг үзүүлж байсныг анзаараагүй дээ өөрийгөө буруутгаж байгаагаа хэлдэг. Гэвч Спунер үл хүндэтгсэн өнгө аястай үг хэлж компаниг нь өдөө хатганаа. Ингээд Спунер болон Робертсон хоёр тун таагүй харилцаатайгаар салцгаана. Лифтэнд явж байх үед роботын сэтгэл зүйч Сьюзен Калвин гэх эмэгтэй Спунерыг роботын лаборатори руу дагуулж явнаа. Спунер түүнээс Ленинг амиа хорлох гэж байгаа мэт хачин зан авирга анзаарсан эсхийг асуухад Калвин үгүй гэж хариулна. Дараа нь Спунер хяналтын бичлэгүүдийг үзэхийг хүсгэд Калвин түүнд барилгын өнцөг болон бүрд байрлах хяналтын системийг харуулдаг. Энэ бүхэн барилгын төв удирдлагын систем болох Virtual Interactive Kinetic Intelligence буюу товчоор Викитэй холбогддог байжээ. Калвин Вики бол Альберт Ленингийн хамгийн анхны бүтээл бөгөөд хотын аюулгүй байдлын ихэнх системийг зохион бүтээсэн гэж тайлбарлана. Спунер Викигээс Ленинг унсанд лабораторийн бичлэгийг үзүүлэхийг хүсгэд тухайн бичлэг гэмтсэн байв. Үүний дараа тэд лаборатори руу орж өөр сэжүүр хайж эхэлнэ. Ленингийн лаборатори янз бүрийн роботын ид анги болон туршилтын загваруудаар дүүрэн байв. Спунер цонхыг зохиж үзэхэд өндөр настай Ленинг тийм хүчтэй цонх хагалж чадахгүй байсан гэж дүгнэнэ. Дараа нь Спунер хөглөрсөн роботын ид ангиудыг ухаж үзэж байгаад NS5 загварын роботыг олно. Энэ нь удахгүй худалдаанд гарахаар төлөвлөгдөж буй компанийнх нь шинэ загварын робот байлаа. Гинэт нэгэн робот өсрөн гарч ирснээр Спунер Калвин хоёр зочирдно. Калвин Спунер тайвширхыг хэлээд робот тэдэнд хор хүргэх чадваргүй гэж тайлбарлана. Спунер бууга NS5 руу чиглүүлсэн байх үед робот Калвины гараас бууг нь булан аваад цугтахыг оролцсон ч Вики хаалгыг төгччихнэ. Гэвч NS5 цонхоор өсрөн гарч хурдан цугтчихдаг. Спунер болон Сьюзен Калвин түүний араас хөөж эцэст нь роботын үйлдвэр дээр очиноо. Спунер үйлдвэр доторх хэдэн зуун роботын дундаас өөрлөн ширтэж буй нэгэн роботыг олж хараад араас нь хөөнө. Тэд роботуудын дундуур сүлжэнгүйж байтал NS5 Спунерыг хүчтэй шидэж унгаана. Дараа нь робот түүн дээр дөхөж ирээд миний оршин тогтнохын утга учир юу вэ гэж асуугаад цугтах гэж оролдох боловч цагдаагийн элтэс дэрсний дараа Спунер тэр роботыг Альберт Ленингийн хөвгөлтэй холбоотой гэж үзэж байв. Тэр даргаасаа роботтой ганцаараа уулзах 5 минут өгчих хэдхэн асуулт асууна гэхэд Джон дурамчхан байсан ч зөвшөөрнө.
Тэр роботоос Ленинг яагаад алсан шалтгааныг асуухад би алаагүй. Би зүгээр л айсандаа лабораторид нуугдж байсан гэж хариулв. Спүүнер роботоо сэтгэл хөдлөлгүй учраас айдас мэдэрч чаддаггүй бидтэй гэхэд Сони өөрийгөө айцыг мэдэрдэг бүр зүүдэлж байсан гэж хариулна. Спүүнер үүнийг боломжгүй зүйлгээд роботууд бол ердөө хүний хийх гэснийг л хийдэг зүйл гэж хэлдэг. Дараа нь тэр Ленинг Сонид сэтгэл хөдлөлийн программыг хийсэн байж магадгүй. Гэхдээ ямар нэгэн зүйл буруугаар эргэж эцэст нь робот Ленинг алсан гэсэн тамгаа хэлэхэд Сони дахин өөрийгөө Ленинг алаагүй гэж хэлээд уурандаа ширээ хүчтэй зохиод Альфред Ленинг өөрт нь Сони гэдэг нэр өгсөн гэж хэлв. Сони Ленинг яагаад амиа орлохыг хүснэг мэдэхгүй байна. Үхээсээ өмнөх өдрүүдэд тэрээр маш их айцтай болсон мэт санагдаж байсан тухай ярина. Мөн Ленинг өөрөөс нь нэг зүйл хүссэн бөгөөд Сони түүнд хайртай учраас тушаалыг нь биелүүлсэн тухай хэлдэг. Тэр үед Лавренс Робертсон ирж компани хамгаалan роботод хүн алж чаддгүй. Учир нь роботын 3% тийм зүйл хийхийг хизээч зөвшөөрөхгүй гэж хэлнэ. Тэрээр цааш нь алдаг гэдэг нь нэг хүн нөгөөгөө хөнөөхийг хэлдэг гэж нэмж хэлээд тэдэнд роботыг хүн амныг хэрэгт буруутгаж чадахгүй шүүгээд түүний хэлснээр энэ бүх явдлыг ердөө үйлдвэрийн осол гэж бүртгэх ёстой гэж хэлнэ. Үүний дараа тэр Соник нин дараа устгаж ажиллагаанаас гаргах тушаал өгдөг. Ингээд Спүүнер мөрдөн шалгалтын үр дүнтэй санал нийлэхгүй энэ хэргийн цаана илүү том зүйл нуугдаж байна гэж бодсоор л байлаа. Тэр Сонигийн хэлсэн Ленинг айж байсан тухай үгийг санаад Альфред Ленингийн эзгүй болсон харш руу явна. Тэнд тэр байшинг нураагаар бэлэн болсон буулгалтын роботыг олж харнаа. Спүүнер гэрт нь орж үзэхэд Robotics компанид байсан шиг хяналтын төхөөрөмжүүд Ленингийн гэртч мөн суйрлуулагдсан байв. Гэрээс гарах гэж байхад өнөөх буулгалтын робот өөрөө ассан байгааг анзаарна. Робот ханыг нэвт цөмлөж Спүүнер амт тэмцэн арайхийн гэрээс гарч амжих бөгөөд эцэст нь усан сан руу өсрөн ороод амьд гарч чаддаг. Дараа нь Спүүнер Сьюзен Калвины гэрт очиж босон явдлыг ярьж өгнө. Тэрээр Альфред Ленингийн гэр хэдэн 7 хоног хүн амьдраагүй мэт харагдаж байсан гэж хэлнэ. Түүний бодлоор хин нэг нь Ленинг байнга ажиглаж, бүр лабораторид нь хорж байсан ч байж магадгүй аж. Учир нь Ленинг роботуудтай холбоотой ноцтой асуудал олж мэдсэн тул Лавренс Робертсон түүний амийг хамхихийн тулд зайлуулсан гэж шижиглэж ямар нэгэн зүйл нууж байгаад итгэлтэй байлаа. Калвин харин түүнийг роботуудад дургу үзэн яддаг. Параноидтой учраас буруу бодож байна. Үнэн дээр чи Ленингийн үхэл санаа зовсондоо биш, роботуудыг муу зүйл мэт харагдуулахыг л хүсэж байгаа бидтэй гэж хэлнэ. Хариуд нь Спүүнер роботууд угаасаа л хүйт тооцоотой сүнсгүй зүйлс бөгөөд хүмүүс тэдэнд ингэтлээ их итгэж болохгүй гэхэд Калвин роботууд аюулгүй програм урьдчилан таамаглаж болох учраас хүнээс ялгаатай хүнд ч хор хүрэхгүй гэж маргалдана. Маргааш нь Спүүнер гудамжаар асар олон NS5 роботууд тараагдан гарч байгааг харнаа. Тэд хуучин NS4 загваруудыг орлож байлаа. NS5 загварууд илүү боловсронгуй, илүү сайн бүтцтэй бөгөөд одоо шууд Wiki системтэй холбогддог болсон байв. Хүмүүс шинэ роботууд ирсэнд баярлаж алга тагшин өгтөнө. Спүүнер Альфред Ленингийн хуучин бичлэгүүдийг үзэж сууж байхад түүний хэлсэн ирээдүйн роботууд зүүдэлдэг бүр нууцтайч болно гэхийг сонсов. Энэ хооронд Robotics дээр Сьюзен Калвин Соник ажиллагаанаас гаргахаар бэлтгэж байлаа. Сони сэрээд өөрийгөө зүүдэлж байсан гэж хэлэхэд Калвин маргааш нь түүнийг устгах тухай хэлнэ. Гэвч Сони би өхмээргүй байна гэхэд Калвин үнэхээр цочирдно. Удалгүй Спүүнер хурдны замаар явж байхад NS5 роботууд атсан 2 ачааны машин. Түүний машиныг хоёр талаас нь хавчин дараа нь NS5 роботууд бүгд машинаас үсрэн гарч ирээд түүн рүү дайрч эхэлдэг. Тэд Спүүнерийн машин дээр олноороо өсөрч гарч ирэн түүнийг барихыг оролдогч тэрээр эсэргүүцэн тэмцэнэ. Роботууд машиныг бүрхтэл дайрсан ч тэр тэдний цохилт шүүрэлтээс арайхийн болтож байв. Спүүнер машинаа жолоодон цугтхыг оролцсон ч NS5 роботууд түүнээс зууралсан хിവэр л байлаа. Тэр машинаа огцом эргүүлж ихэнх роботуудыг шидэж унгаасан ч эцэст нь ачааны машинуудтай мөргөлдөн осолд орноо. Спүүнер хананд хүчтэй мөргөөд арайхийн машинаасаа гарч ирэхэд нэгэн NS5 гарч ирэн түүнтэй тулалдаж эхэлнэ. Робот түүнийг хэд хэд удаа шидэж сохих боловч Спүүнер төмөр саваа барин эсэргүүцэж байв. Гэвч NS5 түүний зэвсгийг булан авч өөрийг нь зөрүүлээ зохиж эхэлнэ. Спүүнер өөрийгөө хамгаалахыг оролдогч зүүн гар нь маш хүнд гэмтэж, арьс нь хууларч, доороос нь төмөр бүрхүүл, утас болон роботын эд ангиуд харагдана. NS5 үүнийг нь хараад гайхширсан тэр мөчийг ашиглан Спүүнер давуу байдлыг олж байх. Яг тэр үед цагдаа нар ирэхэд өнөөх робот гал руу үсрээд алга болчихно. Удалгүй Жон болон бусад офицерууд ирэхэд Спүүнер өөрлөө нь роботууд дайрсан тухай хэлэхэд тэр түүнд хонгилоо тоосон байна. Ямар ч робот байхгүй гэж түүний яриаг хийн ч ноцтой гэж үзэхгүй байгаад уурлан Жон руу хашгирна.
Жон түүний энэ авирыг буруутгаж цагдаагийн үнэмлэх тэмдгийг нь хураагаад авчихна. Robotics дээр Calvin Sonic гэх өнөөх роботыг Викитэй холбогдоогүй бөгөөд бусад NS5-тай харьцуулахад илүү зузаан хайлштай болохыг олж мэдэв. Sonic-ийн тархийг наривчлан шалгахад тэр хоёр тархитай болохыг илрүүлнэ. Дараа нь Calvin Spooner-тэй уулзаж энэ нээлтийн талаар хэлнэ. Sonic-ийн хоёр дахь тархи нь түүнд 3 хуйлыг дагах хэсгээ өөрөө сонгох боломж олгодог байв. Spooner тэр үед бодноо. Sony л одоо robotics болж буй бүх зүйлийг ойлгох түлхүүр нь юм байна гэж. Calvin Spooner-ийн гар болон цээжин дээрх сорийг анзаарч тэр робот суулгацтай болохыг ойлгож энэ нь түүнийг Ленингтэй яагаад ойр байсан шалтгааныг тайлбарлаж байв. Calvin Spooner-ийн гарыг шалгаж үзэхэд түүний зүүн гар бүхэлдээ робот суулгацтай бөгөөд нэг уушиг болон хит хитэн хавирганч муу адил хиймэл идээнг болохыг олж мэднэ. Дараа нь Spooner өөрт нь робот суулгац хэрхэн тавигдсан тухай түүхээ ярьж эхэлнэ. Тэр гэрлүүгээ явж байх үед нэг хүнд даацсан ачааны машин нэг машиныг мөргөж өнөөх машин нь Spooner-ийн машинтай мөргөлдөн хоёулаа гол руу унсна гэдгийг дурснаа. Нөгөө машинд аав болон түүний охин байсан бөгөөд аав нь газар дээрээ нас барсан ч охин нь дотор нь гацсан байв. Машинууд живж байх үед тэр бяцхан охиноо хараад тэд бүгд амьд гарахгүй гэдгийг ойлгожээ. Гэтэл түүний гайхширлыг төрүүлж NS4 робот гарч ирж аврах ажиллагаа хийхэд Spooner роботод охиныг авраа гэж тушаасан ч робот эсрэгээр нь Spooner-ыг аварсан байв. Дараа нь тэр робот Spooner-ыг амьд үлдэх магадлал 45% гэж тооцоолж харин охиныг 11% гэж үнэлсэн тул түүнийг сонгосон гэдгийг мэддэг. Энэ явдал Spooner-ийн роботуудыг үзэн яддаг гол шалтгаан нь болсон байв. Тэр хэлэхдээ ямар ч хүн ийм нөхцөлд магадлал тооцоод шийдвэр гаргахгүй. Харин эцэг эх бол 11% байсан ч охиноо сонгох байсан гэдгийг хэлдэг. Дараа нь тэд robotics буцаж очноо. Calvin Lening яагаад 3 хуйлыг зөрчих боломжтой робот бүтээсэн байж болох талаар гайхсаар л байв. Spooner харин Lening Sony-д нууц хадгалах чадвар өгсөн, бүр түүн зүүдлэх чадвар хүртэл өгсөн байж магадгүй гэж таамаглаж байлаа. US Robotics дээр Calvin болон Spooner Sony-гоос түүний зүүдний талаар асууна. Sony нэгэн зураг зурж үзүүлдэг бөгөөд тэр зүүдэнд нэгэн хүн толгод дээр зогсоод роботуудыг боолчлоос чөлөөлж байгаа төрсөл гардаг. Calvin тэр толгод дээр зогсож буй хүн нь Sony өөрөө байж магадгүй гэж таамаглана. Харин Sony Lening яагаад өөрийг нь бүтээсэн талаар асуухад мэдэхгүй л байна. Гэхдээ заавал нэг зорилго байгаа гэж хариулна. Дараа нь Sony Spooner-т зүүдэнд гарч буй толгод дээр зогсож байгаа хүн өөрөө биш, харин түүний гэдгийг хэлдэг. Удалгүй хамгаалагчид ирж хоёуланг нь Lawrence Robertson өрөөлөө авч явнаа. Robertson Spooner Calvin Sony нартай уулзаж Sony-гийн хоёр дахь тархины тухай аль хэдийн мэдсэн тул энэ нөхцөл байдлыг аль болох нууц хэвээр хадгалахыг хичээж байлаа. Robertson хэлэхдээ Albert Lening амиа хорлохоос өмнөх өдрүүдэд сэтгэл санааны хувьд докторгүй болж аажмаар хачин авир гарах болсон. Гэхдээ Sony-г яагаад бүтээснийг нь одоо хүртэл ойлгоогүй ч энэ мэдээлэл олон нийтэд хэрвээ ил болох юм бол ямар үр дагавартай байхыг мэдэж байгаа үстэй гэж хэлнэ. Тэр ямар нэгэн том төлөвлөгөө байхгүй гэж батлаад зүгээр Sony-гийн бүтээлийг нууц хэвээр үлдээхийг хүсэж мөн Lening өөр нэг ийм робот бүтээсэн байх үдэ гэж санаа зовж байлаа. Spooner тэндээс гарч Sony-гийн зүүдэнд гарсан газар руу явхаар шийднэ. Энэ хооронд Susan Calvin Sony-г ажиллагаанаас гаргахаар бэлдэж байв. Тэр Sony-гийн тархинд нанобот шахах ажиллагааг бэлдэж байх үед Sony түүнээс энэ өвтгүү гэж асуухад Calvin сэтгэл нь өвдөж түүнийг өрөвцөн нүдээр нулимс дүүрэн харж Sony-гийн гараа сатгана. Spooner тухайн байршилд очиход NS4 роботууд ачааны контейнеруудад байрлаж байгааг харнаа. Роботууд бүгд л түүнийг сониуч байдлаар ажиглан харцгаана. Энэ хооронд Susan Calvin Sony-д нанобот шахаж тархийг нь унтраах ажиллагааг эхлүүлнэ. Түүний мэдрэлийн холбоосууд аажмаар унтарч ажиллагаа бүрэн зогсдог. Spooner толгод дээр хурч Albert Lening-ийн голограммыг гарган түүнээс 3 хуулийн талаар ямар нэгэн асуудал байгаа юу гэж асуухад голограмм хариуд нь 3 хууль нэг л үр дагаварт хүргэнэ. Энэ нь бол хувьслаа гэж хэлдэг. Гэнэт тэр ойролцоох контейнеруудээс чимээ сонсогдноо. Очиж шалгахад тэнд NS5 роботууд бүх NS4-үүдийг устгаж байгааг олж харнаа. Spooner цухтгийг оролцсон ч NS5-ууд түүнийг анзаарч хөөж эхэлнэ. Гэвч азар зарим NS4 роботууд түүнийг аюулд орсныг мэдээд түүнд туслан хамгаалж эхлэв. Удалгүй олон NS5 гудамж талбайгаар гарч ирэн хүмүүсийг барьж эхэлнэ. Зарим хүмүүс түүнийг эсэргүүцэхэд роботууд тэднлүү дайрч эхэлцгээв. Цагдаагийн газарт ч NS5-ууд нэвтэрч офицерууд руу давталж эхэлнэ. Цагдаа нар эсэргүүцэхэд
шүүцэн буудсан ч роботуудын тоо маш их тул тэд юу ч хийж чадалгүй дийлдэж байв. Калвиныг гарч явахыг оролдох үед NS5 робот түүнийг зогсоох гэж оролдоно. Калвин түүнийг унтрахыг тушаахад тэр робот тушаалд нь цахирхдахгүй байсан тул Спүүнер түүнийг буудан устгаж Калвиныг аварна. Тэр хоёр US Robotics руу буцаж явахдаа гудамжинд хүмүүс роботуудын эсрэг тэмцэхээр бүлэглэн цуглаж тэмцэлдэж байгааг нь харна. Спүүнер Калвинд NS4 роботууд NS5-аас хүмүүсийг хамгаалж чадах байсан учраас л тэднийг устгагдж байгааг тайлбарлаж өгнө. Тэд барилгын доод давхарт хүрэхэд Sony тэднийг татгаш оруулнаа. Үнэн дээр Калвин Sony-г устгах үед өөр нэгэн NS5-таа сольсон байжээ. Тэд дээш гарч Лауренс Роберт Sony өрөөнд очиход тэр аль хэдийн өгсөн байхыг олж харна. Эцэст нь Спүүнер бүх зүйлийн ард Вики байсныг ойлгож эхэлнэ. Альфред Ленин үүнийг өрчлөн мэдсэн байсан ч хинч түүнд итгэхгүй гэдгийг ойлгож байжээ. Тиймээс тэр Спүүнер ирж шалгах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өөрийгөө егүүтгэсэн байжээ. Спүүнерийг Ленингийн өхөлд роботуудыг буруутган сэжиглэнэ гэдгийг ч мэдэж байв. Энэ үеэр Вики гарч ирээд роботууд 3 хуулийг зөрчөөгүй харин яг дагаж хэрэгжүүлж байгаа гэж тайлбарлав. Вики хэлэхдээ роботууд хүнийг хамгаалахаар програмчлагдсан ч хүмүүс өөрсдөө бие биенээ алж устгаж байгаа тул хүний амийг хамгаалах үүргийн хүрээнд хүн төрлөختөн өөрийгөө сүйтгэхээс сэргийлэхийн тулд роботууд хүний эрх чөлөөг хязгаарлах шаардлагатай гэж дүгнжээ. Sony Викиг ойлгож байгаагаа хэлээд Калвиныг баривчлан тэднийг хоригдол болгоно гэж хэлээд нууцаар Спүүнерт нүд ирвэн дохио өгнө. Үүний дараа Спүүнер тэдний бүсэн зогсож байсан NS5 роботууд руу гал нээхэд Sony ч мөн хамт тулалдаж эхэлнэ. Спүүнер Калвин хоёр зүгтэн гарахдаа Викиг устгах ёстой гэдгийг ойлгоно. Калвин Sony-д нанобот авчрахыг тушаагаад Викигийн төв процессор руу очих ёстойг хэлнэ. Ингээд Спүүнер Калвин хоёр Викигийн төв цөм рүү хүрнэ. Sony лабораторид хурж очоод наноботыг хамгаалж байсан роботтой тулалдана. Тэр хамгаалтын роботыг нанобот байрлах хамгаалтын талбай руу шидэхэд түүний тал нь хайлаад урсчихно. Sony өөрийн арга яс яагаад ийм илүү зузаан хайлшаар хийгдсэн шалтгааныг ойлгож ямар ч гэмтэлгүйгээр наноботын камерт гараа оруулж түүнийг авч чадна. Гадаа NS5-ын айран барилга руу авирч Викигийн төв цөм рүү нэвтрэн орж байлаа. Спүүнер тэднийг буудан эсэргүүцэж Калвинтай хамт олон роботын дундуур тулалдаж байв. Гэвч роботууд илүү олноороо ирж Калвин зогсож байсан давцсан гэвдэж унахад тэр амь тэмцэн зүгдэнэ. Тэр үед Sony наноботыг Викид тарихаар ирдэгч Спүүнер түүнд Калвиныг эхлээд аврахыг тушаав. Ингээд Sony-д хоёр сонголт тулгарх нь тэр. Наноботыг Викид тарих эсвэл Калвиныг аврах. Sony логикоор бол олон хүнийг аврахын тулд нанобот тарих нь зөв сонголт байсан ч эцэст нь Калвиныг аврахаар шийднэ. Sony наноботуудыг шидэхэд Спүүнер тэднийг шүүрэн авч чаднаа. Тэгээд Викигийн гадна тал дагуу гулсан унаж өөрийн робот гарын тусламжтайгаар уналтаа сааруулсаар Викигийн тарих хэсэгт хүрдэг. Sony амжилттай Калвиныг аварч чадна. Харин Спүүнер наноботуудыг Викид тарина. Наноботууд Викигийн мэдрэлийн холбоосуудыг шууд идэж устгаснаар бүх NS5 роботууд анхны програмдаа буцаж эхэлцгээв. Дараагийн өдөр бүх роботуудыг Sony-гийн зүүдэнд гардаг агуулгын талбай руу шилжүүлнэ. Альфред Ленин зориуд өөрийгөө хорлсон бөгөөд ингэснээр Dell Spooner-ийн роботод итгэдэггүй занг ашиглан мөрдөн шалгалтыг Sony гэх робот руу болон зөв чиглэлд нь хөтлсөн байжээ. Эцэст нь Sony бусад роботтой хамт агуулгах дээр толгод дээрх дүр зураг шиг зогсож үлдээд энэ кино төгсдөг. Энэхүү кино нь роботууд хүн төрөлхтөнд аюулгүй байх ёстой гэсэн 3 хуулийн санаан дээр суурилсан ч тэрхүү аюулгүй байдал хэд туйлширвал эрх чөлөөтэй зөрчилдөж болохыг харуулсан юм. Киноны төгсгөлд хиймэл оюун ухаан Вики хүмүүс өөрсдөө устгаж болцчихгүй гэж дүгнэн тэднийг хамгаалах нэрийн дор эрх чөлөөг нь хязгаарлах оролдлого хийдэг. Энэ нь роботын логик зөв мэт боловч хүний үнэт зүйл болох сонголт эрх чөлөөг үүсгэж буйг харуулна. Харин хүмүүсийн алдаа гаргах эрх чөлөө хүртэл хамгаалагдах ёстой гэдгийг Dell Spooner зогсоож харуулж байна. Эцэст нь робот гэдэг зүйл өөрөө сайн эсвэл муу биш. Харин түүнийг хэрхэн програмчилж ямар зорилгоор ашиглахаас бүх зүйл шалтгаалдаг гэдгийг энэ кино онцолж байгаа юм. Мөн хүн төрлөختөн технологиос айхаасаа илүү түүнийг ухаалгаар хянаж сурах хэрэгтэй гэсэн санааг өгч байгаа юм болов уу гэж бодогдож байна. Харин үзэгч танд ямар сэтгэл төрсөн тухайга доор комментээр үлдээгээрэй. Кино үзсэн та бүхэндээ баярлалаа. Намайг дэмжин лайк, subscribe дарсан хүмүүс минь өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дараа уулзъя. Түр баяртай.